Монголчуудын Амжилт радио 88.3 дэлгүүн дээр Сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдгая. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчүүд радион 3 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатаагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 12-ны лав гаргийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Студид дээрлэх хүлдэг нөмөө. Дээрлэх хүлэх гээд ороод ирсэн. Дээрлэх гэрдэг. За таамаа хоёр гэсэн 40 нэмэлтээ орж байгаа шүү. Дахин дээрлэж анж байгаа. Энэ байгууллагад 40 нэмэлт ивгч анж байгаа. 40 нэмэх 3 л хүн байгаа. Бид 3. За. Ивгч анж байгаа. За. Хамгийн муухай Номог хамгаалагч аяны эзэг. Номог. Хөөе нэр байхгүй байгаас лээ. Ивгч гэрдэг хамгаалын аяны тэр хүн мөх. Тэр постыг мууяа хоруулсан юм уу? Бас хамгаалагч. Өөрийн хийж дурсахгүй байнгут өөрөө өөртөө пост оруулагч анжгаа. Юу анжгаа шүү. Найруулагчаар нь Царайн чар сэтгэлэн чар гэж. чи ба. За тийяасан дээрлэх хүлэгч нөмөө 40 нэмэх гэрлэг хамгаалын аяны тэрвүү мөнх ата. Өөрөө өөртөө пост оруулагч анжгаа. Дээрлэгч өнөөдрийн шүүганы эзэн. Гэрлээ нар сууж байна. За нэрлэгчээр Чимбоош мөнхцгийн төвшин байрнаар ажиллаж байгаа шүү. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Номин Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар за мөн аялахад алс хязгааргүй 70 жилийн түүхт жуулчин компани аялын хөтөлбөрүүдээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв зочид буудлын ЗБ гэдэг сэдвээр ярилцсанаа. За дөрвөлнгийн нэрштэй дөрвөлэн ингээд саяны яг ийм асуудлаас болоод арилаасаа халагдцсан. Би одоо ингээ бөөн гомдол ингээ уйлцсан явж байгаа. Чи чамаагүй мөнхөд энэ уйлдаг нэвтрүүлэг өшөө номццгээ. Энэ хөгжөлтэй хөнгөн байдаг. Инээдэг нэвтрүүлэг гар гэх хөө гаргацсан заяа. Тэгсэн чинь мөөгийн өөрөө аян өрнүүлж байгаа бас халагдсан. Ажил амьдралаа салга. Намайг уугаад манай сонсогчдод ингээ аваад үлдмээр байсан. Анжаа болохоор зэрэг өөрөө байгууллагын юу ашиглаад нэр ашиглаад өөрөө өөртөө зориулж пост оруулаад ашиглаж. Хувьдаар завшсан хэрэгээр. Намайг бол хүн дээрлэгсэн хэрэгээр халсан. За ингээ бүгдээрээ арилаасаа халагдаад ажилгүй лаа зөвшөглөөд явж исэн чинь хотын төвийн зогсоол муутай зочид буудлын эзэн зүгээрс учир зүггүй магтаад чамааг л ажилд аммаар нэгэд хэрж байгаа аахгүй юу. Тэгээ нэг юм өөр ажил ингээд орох гэхээр цалинж тэр нөхцөлмж тэр нэг тэр энэ зочид буудлын ажлаас хит дахин муу байгаад байсан учраас зочид буудалтаа бид нар ажилд орохоор боллоо. Зогсоод буутай жүжимтэй. Зогсоол муу айгүй хийцээ. За асуулт нэг нэмцгээ. Нөхцөл бол ойлгоцсон тий. Зогсоол муутай. За. Зочид буудлын эзэн нь за зочид буудал маань танигдах хэрэгтэй байгаамаа. Хэдэн ч төгрөгийн төсөвтэй байсан юу ч хиймээрсэн төсөв мөнгө дээр нь санаа зовлтгоё гэвэл юу хийх вэ? Одоо тэр зочид буудал дээр одоо маркетингийн менежер байв та одоо маркетинг хийх гэдэг шүү дээ тийм ээ. Ааха. Тэрэнд нь одоо та гурав байх юм уу? Тэгвэл одоо ингээд бид нар тусдаа зочид буудлыг ашиглаж болно шүү дээ тэр маркетинг. Болно. Би тэгвэл шууд мөөгийн ах гэрлэгч хоёрын нэг орон дотор байгаагаар тэндээс ингээд бичлэг хийчин шууд. Йоо. Тэгэхээр тэнгуүтэй хажууд нь ингээд яг буудлын энэ буудлаас бүгдээрээ чигсцгээ гэж. Ямар нэгэн байдлаар таних. Би чамд ганцхан юм хэлье заяа. Ер нь бол манай ажил байна штэ тийм байхгүй юу. Одоо чи ингээл ард түмний хайртай номцдаг гэж байгаа боловч арилаасаа халагдлаа 3 сарын дараа мартагдлаа. Хин ч чамайг танихгүй. Me too адилхан. Тэгээд мөөгийн дээр нэг орон дотор ороод хин сони тэр хин сонин биш штэ. Яг тэгвэл бид нар Амжилт радиогийн юм биш болсон байхгүй юу? Биш байсан ч гэсэндээ сонирхолтой. Чи маркетингийнх нь үг байх ёстой шүү дээ. За энэ хоёр нэг оронд байна. Тэгээ доор нь юу гэж чи? Доор нь Доор энэ хоёр нэг оронд байна гэж чинь. доор нь анжаах гэрлэгч Үгүй олоод байж тийм үү чи. Анжаах та юм штэ тий. Гэрлэгч нөхөр олж чиж. Тий, та энэ хоёрыг барьж аавна. Яа. Хүү тийгүүд баригддаг буудал руу хэн очих юм бэ нэмсгий. Эднийх хэвээр амар. Одоо эн чин буудалд орж ирж байгаа хүнийхээ нууцлыг
маш чанд хадгалах хэрэгтэй байхгүй. Ресепшн дээр орж ирээд, анжгаа орж ирээд манай эхнэр хаана байна гэхэд чи мэдэхгүй л гэж явах хэрэгтэй байхгүй. Тэнгүүд баригдчихж байгаа юм чинь хин ч очихгүй бүр хар PR болчихлоо шүү дээ Тэр надад. зогс буудлаас чал. Үгүй ээ. Тэгээд тэгэнгүүт буцаагаад энэ бичлэг сэвэгдсэний дараа манай буудал ийм биш гэж явуулчих. Йоо. Ихтэй өөрийгөө муудлахын тулд мөнгө төлөөд байгаа мó хаашаа юм бэ? Өөрийнхөө тэнэгцсэн бичлэг юм шүү дээ. Би тэнэг биш гэж байгаа. Энэ манай байгууллага ер нь маркетинг Ямар ч хамаагүй юм. Хөөе, ямар ч хамаагүй юм хийгээ өстэй. Та нар хариул. Хөөе, ихтэй ачаад тэр буудал амар танигдана хөөе. Бараг уулын зүгээр худаг ажилласан болоо. За би яах вэ? Та өөрийгөө яар одоо. Өөрийгөө яриа. Та яах юм? Тэгвэл харин би өөрийгөө орон дуугаа зураг хийгээд тэгээд хажууд нэг дэр тавьчих. Тэгэл болоо. Тэгээ юу гэж үчээ? Юу бичихгүй. Заавал юм бичүүлэх гэж. Та мартчихсан. Үгүй ингэм ээ. Дэрний оронд хинч байж болно. Зүгээр нэг мартчихсан. Тэгээд ингэм ээ. Энэ таны орон зай. Яра бичлэгийн уншиж байгаа амар Бас их юм байна аа. Юм бол их юм байна. номид хоёр хизээ Би бол рекламыг уншдаг. ингээр бүтчихгүй Их юм байна. байна. Үг унших гадах юм. Могийн их юм байна. Ерөөсөө тэр зургийг хараад шууд ойлгох хэрэгтэй, окей? Могийн реклам дээр их юм байна. Та мөнгөний төлчвөл дэрний оронд тааж байж болно. Аа. Ганцхан үг чигэвэл дэрнийхэн доор өнчин дэр гээл болоо. Яг үнэ. Зү ухаантай шүү дээ. Гэтэ одоо ингэ яах юм? Тэр буудал яг яаж алдаршаад байгаа? Яг философч цугларлаа. Чи дээр чи тэнийг бодож очихгүй. Чи баг философч. Тэр барьсан. Игэр тэнцүү. X-ийн квадрат гэх. Тэр рекламыг хараад номидсыг хараад юу вэ? Тэгээ яах юм бол тэгээ болоо. Намаа одоотой энэ чинь бодол биш. Дэрний худалдаа үйлдвэрлэлийн газар байна гэж бодчих юм за. За муу. За таних. Би ба шүү дээ. Хүрээдэр нууцыг чинь чандлаа хадгална. Ерөөсөө л тэр. Хотын төвд ойрхон ч хизээч нууц алдаж байгаагүй газар. Манайх сэпл гэсэн үг. Манайд 3 ажилтан байгаа. Мөнхөд гэрлээ ном. 3-лаа хэлгүй. Тэр манай захирал. Яа. Хамаагүй. Ямар ч мөнгө төлнө гэсэн. 3 гэж хэлийг хайжтуулчих зүгээр. Тэгэхээр амар тэнэг явж ийсэн аа. Сүүлийнхэн жиг маркетинг байсан. Ингээд манай буудлын ажилчид хэлгүүд үлээ. Тий. Яг өчөг аа. Тэгээд гэрлээ номин бид гурыг зогсоож жагаад тэгээ нэг 3 сар хүчин байдаг штеп. Ингэцэн. Ингэцэн 3 сар хүчин гэдэг. Зургийг сонсохгүй гэж. Шүүгнөр болохоор гэрлээ ингээд. Йоо, за. Тэгээд хүн орж ирээд ингээд тэр чи орж ирээд өрөө Хүн байгаа гэдгийг яах юм бэ? Йоо. Та гурав нэр үнэхээр бүтэхгүй. За би бас нэг өмнөд өөрөө бүхэлдэд зочид буудлын ажиллуулж байсан үний үед нэг 3-4 санаа хэлье. За зарим нь одоо ч гэсэн эргэжил байгаа байх. За нэгдүгээрх нь яг тэлэр энэ эзэн чинь өөрөө бүх эрсдлээ даана бүх төсөв мөнгөө гаргана гэж байгаа шүү дээ. Тийм үстэй. За тэгэхээр ингэн та эхний ээлжинд ямар ч байсан газар доогоор ордог ийм крашкас ингээд байгуулах гэж заяа. За тэгээд тэр гараж руу ороод тэгээ шууд тэнцээ ингээд нөгөө солонгост байдгүй чи те ресепшн тэр нүдгүй чихгүй мэхгүй дүүч хамаагүй уусаа тийшээ хэн орж ин хэн гарч ин хамаагүй мэдгүй учраас тэгээд нөгөө нэг шууд кодоор ингээд өрөө мөрөөгийнхаа кодыг аваад ингээд онгоолгоод орчдөг заяа. За ийм болгомоор байна гэд ингээд энэ бүгдийн асуудлаар шийдэн заяа. Тэгэнгүүтээ эргүүлээд гадагшаага болохоор таксиныж жолооч нарт манай буудалд хүн авчрах юм бол хүний 10,000 төгрөг өгнө, хүний 10,000 өгнө гин заяа. За ингээд авчрлаа. За хоёр дахь нь болохоор зэрэг юу яа? Өдрийн турш 20,000. Өдрийн турш 20,000. За. Өдрийн турш. Тэр нь өдөр 12-оос орой 18 цаг хүртэл өдрийн турш заяа. 20,000. 20,000 төгрөглөө тийм олон цаг юу ч хийж болно. Ядаргатай тий. За тэгээ 3 дахь нь болохоор зэрэг
Эрсдлээ өөрөө даана гэсэн юм чинь орон байраар хангасан гэж эрүүгийн хуулийн тэдэд зааснаар ахууллаа. Эрсдэл хүлээх магадлалтайч гэсэндээ нэг өрөөгөө ингээд хөөрхөн бас те ингээд гоё чото метон оруулаад тавьчих л да ширээмэр оруулаад тавьчих л да. Яг нөгөө хорооллын нэг юм оюу зам дээр оюутан отхонд байдаг зочид байна. яг одоо нөгөө нэгдүгээр оруулалтын ардлын зам дээр нэг баахан зочид байдаг шүү дээ. Тэд нар шиг болголоо да. Тийм байна харин. Гэхдээ одоо чи өдрийн 20 мянга гэвэл надад нэг асуулт байна. Номил гусах байх. Хичээж тэгтээ Тэр чинь угаасаа хийж ирдгүү юм чинь өө ихний ээж нь маркетинг тэгж хийгээс өөр аргагүй штэ өөр яах юм бэ? Өдрийн 20 мянгаар орцсон хүний өрөөнд би юу гэж оройн орох юм? Хүүе тэр чинь тэгээ цэвэрлэлт юм бас балан маш ээ. Би өдрийн 20 мянга гэж байгаа бол би өстой 1000 цэвэрсэн ч орохгүй. амар мя байгаа гэж бодох юм уу та? Надад нэг асуулт байна. За. Одоо тэр нөгөө нэг бүтээн байгуулалт хийж авах хугацаанд яах юм? Хүү авахгүй тэгээ цалингаа яаж тавих юм хүмүүс? Бүтээн байх. Той тэр чи амар бүтээн байгуулалт. Хийж байгаа штэ өрөөнд хийгдэг. Миний зүгээр санаа бол тэгээ бүр ингээд алсын зорилго маань би зүгээр буудлаа штэ тий. Цайны цагийн буудал болгомоор байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Цайны цагийн буудал. 20 мянгаар чинь яг Нэг цагийн 20 мянга гэлдэ ядах та. Өдрийн 20 мянга гэх юм бол энэ өвгөнтийнхөө очоод тэнд чинь суугаад архиа уучдсан байгаа үстэй. Санаа амар Тийм хүний юу гэж оруулж идэв эн чинь бас нэг тийм зэнда мянда гэж байна штэ. Хүний ирэх вэ штэ. 20 мянга Яагаад намайг оруулахгүй байгаа юм гэвэл яах юм? Би надад 20 мянга байна. Юу гэж таныг оруулахгүй гэж хэлхий. Өөрчлөөрөө өрөө дүүрцэн. Юу ийм. Хари. Яа байж штэ. Бүгөрөг ангоодгоод үзүү. Яг Номишмар насаараа зочдуудлын ресепшн дээр зайдсан нөхөр нэг л бүр насаараа зайдсан нөхөр ярьлаа шүү дээ. Хари. Нөгөө тэр хари. Харуулахгүй. Номбол ярьд. Би ийш хамгийн түрүүнд номин шиг гараад очноо. Тэр чинь өдрийн 20 араас та өөр өдрийн 20 мянган буудалд доош гараж руу машина тавьж байгаа байхгүй. Амар гоостой. Йоо, машина тавингууд өдрийн 20 мянган буудалд ороо. За тэгвэл тэгээд Удаан оронгоос ордог гэсэн. Тэгвэл амар шүү тий. түнэлээр яваа. Амар бүтээн байгуулалтаа. Бараг метро ичтэй шүү. Нийслэл 2028 онд метро. Манай түнэлэг. Эцэс нь гараад байгаа мөнгө За шүү дээ. тэгвэл тэгээд яах вэ? Тэгээд өдрийн турш 100 мянга л болгочихъя. Тэгвэл би 200 мянга. би баг 100 мянга болгоё. бүтээн байгуулалтын зүгээр. Чи гэрлэгээ болтой байх. Харин оны сонгуулийн дараагаар манай метроны төслийг гэрлээ хэрэгжүүлнэ. Бүтээн байгуулалт энэ байна. Удаан хурангаас хотын төв хүртэл газар доогуураа. Хин шаргахгүйгээр буудалд орно. Сакар бол Амар тэг гэрлэгийн буудлаар орно баггүй. Хац баггүй. Баггүй. Тэгээд өрөөндөө гэж зогсож шүү. Тэгвэл тэр чи 20 мянга гойж болно шүү. Удаан оронгоос гэрлэгийн буудлаар орно. Шууд хотын төвөөс гараад. Хөлсөд гарц гараад. тэр замтаа ч гэж авчихаар. Бод ийдсэн боох шүү. Гэж гараад ирж штэ тий. Ресепшн дээр. Тэгээ байж. Тэгээд ресторан дээрээ суудал эргэлтийн тоо гэж байдаг аахгүй юу? Кичнээн хүн ийм эргэлттэйгээр орж гарсан тий. Тэнгүүд нэг зүгээр нэг мөгийн шиг гар орж ирэнгүүтээ ганц ундаа аваад 2 цаг суулгахгүй. 2 одоо анжгаа шиг баян хүн оруулж ирээд газ 1 цагийн дотор үнэтэй хоол идэвхэх үү тий. Энэ айгүй чухал аахгүй. Суудал эргэлтийн тоо чухал байдагтай адилхан. Би ингээ хөөгдөөс Ор эргэлтийн Ганц унаамж бүрийгээ согдоо. 20 мянга төлчөөд өдөж байгаа. бидрэг таарчаа. зөөгч намайг хүүчрэх хоол авах гэдэг. Одоо гаргуу та. Таныг хоол авах гэдэг. Яг үнэн тийм учраас шүү дээ тий. Тэр хүн чинь 20 мянгаыг төлөөд өдрийн турш байгаа боловч манахаас ус, ундаа, ариг, пи, өөр хоол юу эдий тэрийг авч явах хэрэгтэй байхгүй юу? Окей.
За айгуу чухал шүү. Зүгээр Хөөе тэгвэл барыг ингэмээр юм шүү дээ. Багц гаргуулаа энэ багцыг авал өөрөө 20 гэмээр юм шүү. За Улаанбаатар хотод 17 цаг 27 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Хин нь хамгийн эзэн сэтгэлгээтэй вэ? Нэгт нь Анжгаа, хоёрт нь Мөөги, гуравт нь Номин, дөрөвт нь Гэрлээ. За манайхан санд асуулганд идэвхтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялахад алс хязгааргүй 70 жилийн түүхт Жуулчин компани аяллаа хөтөлбөрөд хамтран ажиллаж байна. За эдний хөтөлбөрөд одоо ингээд удахгүй эхлэх гэж байна. 3 сарын 14-өөс 19, 19-өөс 3 сарын 19-өөс 3 сарын 24, 3 сарын 26-наас 3 сарын 31 гэсэн ийм 3 хуваар байна алийн хуваар. Ер нь 5 6 хоног 5 6 хоногийн аяллууд байгаа юм дээ тийм. Юу гэвэл маань хоёрын бүр хамтдаа явж исэн аялал байна шүү дээ энэ чинь. Та хоёр тэр нөгөө нэг Занжижигийн мэдээлэл байгаа заа юу? Занжижигийнхаа мэдээллийг та хоёр өгчөө. Бид хоёр энд болохоор 3 сард санал болгож байгаа аяллуудыг яриад өгч байна маа. За 3 сард болохоор санал болгож байгаа аяллууд нь газрын Деважин Хайнан руу аялуулна. 25 оны эрч хүчээ сэнэглэх Фукок руу аялуулна. Туркийн 3 хот руу аялуулна. Гуанжу хотын Кантон Фэйр Экспо гинөө. Бас нөгөө үзэсгэлэн худалдаа руу аялуулах юм байна. Ийм 4 юу бэ шүү. Аяллаа групп байна. За тэгэд аялал бүрийн үнэнд багцсан зүйлс нь энэ Занжижи явсан ч гэсэн адилхан. Нислэгийн тийз нь дээрс нь онгоцны буудлын такс, за хөтөлбөр заагдсан зочид буудлууд, хөтөлбөр заагдсан хоол үзүүрүүд, аялагчийн иж бүрэн даатгаад. За тэгээ өдрийн 3 олтоод гэсэн бол тэгэл тэр бүх зардал чинь хоолны чинь зардал аяллахын мөнгөнд багцсан гэсэн үг. Энэстэй амар гоё хэм төсөр тусдсан билээ ш. Би нэг аюусаа ойлгосон. Ер нь бол өөрөө хуваараа явснаас ийм аяллаа компани шугамар явах нь амар юм билээ. Дээрээс нь нөгөө нэг одоо анх удаа очиж үзэж байгаа хүний хувьд хаана нь юу аа мэддэхгүй, юу үзэхээ мэдэхгүй шүү дээ, тий. Тэгэхээр ингээ аяллаа группыг дагаавч хаад эхлээд нөгөө баримжаатай болчт юм байлээ. Ингээд явчих юм байна. Ингээд үзчихд юм байна гэдэг. Хамгийн том давуу тал толгоо өвдөхгүй явж байгаад ирдэг. Яа. Сая тий бид нар тэр нөгөө зүг авах чинь өөрөө явбал бид нар очиод ингээд ойчилж мэдгүй шүү дээ. Тэгэл манайс ингээд төлөвлөсөн те автобусаасаа буугаад шууд ингээд хажуу талаар нь яваад орчих واخ. Уучлаад ингээд төлөвлөсөн. Яг үнэ. Тэр автобусаа хаанаас олох юм? Яг үнэ. Нөө буудлаа хаанаас олох юм? Буудал чинь өрөө байх юм уу байхгүй юм уу те? Тэ таксид бол алуулна шүү бүгдээрээ. Мөнгөндөө өстөө. Картаар бүр 100,000-аар нэг таксинд явсан ш нэг орой. Тэгэж. За тэгэхээр айцд хоёр. Манайха одоо юу магадгүй ингээд үн мүндээ санаа зовоод авах зүйлгүй. Яа тэгэхээр одоо аялаад дараа төлөх боломжтой банк болон зээлийн ап үйлчлэгний байгаа. Тэгэхээр та энэ дэлгэрэнгүй мэдээллийн Жуулчин компани Facebook хуудас болон 7288 12 гэдэг дугаараас мэдээлэл аваарай. 7288 12 12. За тэр нөгөө нэг юу н Facebook хуудсан зүгээр л Жуулчин компани гэж крилээр бичээл орчих юм шүү. За ингээд аялахад алс хязгаар үгүй. 70 жилийн түүхт Жуулчин компани аялын хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна. Одоо цагийн гарan ч гэсэн гоё байгаа бох тий. Яг үнэ. Уг нь аялахад хамгийн гоё тохиромжтой сарна баг тий. Цагтай, завтай, мөнгөтэй л бол. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв зочид буудлын зэбэ гэдэг сэдвээр ярилцаа. За Мөнхбаатар руу 2 дахь асуулт очлоо. За ингээд бидний маркетинг маш амжилттай боллоо. Тэгсэн чинь яг өдрийн цагаар зөвхөн хосууд цагаар ирээд байна. Хэцүү юм байна. Энэ хүмүүсийг яаж ирүүлэхгүй болгох вэ гэвэл юу их вэ? Уг нь ирүүл гэж маркетингаа хийж одоо болиулъя гэдэг юм уу? Солонгос ардын зүрдсэн үг нь үнэн ч залуу өдрийн цайнаар гэж үгүй шүү. Тэгээд буудлаа яах дампуурч штэ. Ирүүлэхгүй гэхээр одоо харин ийм л одоо нөхцөл байдал бүрдчихлээ. Одоо хариул. Ирүүлэхгүй. Ерөнхийдөө бүтэн цагаар аваад илүү үнэтэй цаг гэдэг байгаа юм. Яаж гаргасан маркетингийн төлөвлөгөө хэлээ дээ. Одоо нөгөө удаа хоолтой буудах уу да. Бүтэн байгуулалтаа юу? Нөгөө нүхэ буудах уу да. Одоо үнчин дээрээ бүтэн дээр бол. Юу гэсэн үг юм одоо дахиад. Өрөө гэсэн үг. Би одоо дөөд маркетингээд үргэлжлүүлэх юм байна штэ. Манай өдрийн ресепшн амар хил амтай гिचх юм байна. Нөгөөдийн хилгүүдүүлээгээ юу? Тэгвэл оройны ресепшнуд хил ам байхгүй. Манай гэрлээ эмчилгээ хийлгээд хэл орцсон. За. Өдрийн цагт ирвэл гэрлээтэй хил амаараа өрсөлдөнө. За наа тэр чинь юу юм бэ? Миний хувьд болохоор ингэ юм байна. Одоо ингэдэж штэ нэг лаг гоё хоолны газрууд ч юм ингээ анх нэгдэхдээ порц нэг хоолных нь амт сайн байж яснаа хүмүүс танигдаад олон хүн татаад ирэнгүүтээ хоолных нь порц багасаал амт нь яраад эхэлдэг штэ. Яг тэр үнэ нэмэл яг тэр тактикаар ашиглах юм байна. Нөгөө өдрийн турш 20,000 шууд өдрийн турш 200,000 болгоч л та.
Эхлээлийн эрхийг харъя. Тий оюутнууд хосоор ойрно гэж байхгүй шүү Байх 200 мянган төлөөд ороод ирэх хүм оюутан бол байхгүй. Түгэлцтэй жинхэнэ лаглаг хүмүүс орж ирж. Тийм шүү дээ. Тэгвэл улаан хооронгийнхаа түнэлийг орхилоо шүү. Орхацыг нөтөлч заяа. Бүгдөө бодлоо шүү. Орхалыг нөтөлч. Айгу хэцүү юм байна. За дээрлгүүлэгч номын цэцэг яах вэ? Би чи та хоёрыг одоо нэг оронд оруулсан байгаа штэ тий. Тэгсэн чи миний санаа тэгэхээр чи ингээд танигдсан байгаа да. Тэнгуү чи оруулахгүй гэхээр чи ийм хүмүүс орж болохгүй гэх юм. Тэгээ ямар хүмүүс? Тэр яатсан хүмүүс ээ? Мэдгүй. Чи доотлолт нь те. Энэ хоёрын өдрийн орлого 50,000. Гээгүй. Ийм орлоготой байж манайх руу бүү зүгэл гэж. Гээгүй ингэмээр аахгүй. Битэрийн зургийг оруулаад цагаар ормооргүй байна гэд биччихээч тий. За тэгээл та. Тэгвэл болчихж байгаа. Өдрөөр тэдгээл тавьчих л та. Өдрийн тэдгээл, өдрийн төлбөр тавиал. Юу яриад байгаа юм бэ? Энэ хоёрын зургийг тавиал тэгэл өдрийн тэдэн төгрөгөөл тавина. Тэгэл болоо. Тэд харин хідэн төгрөгийн тэгээд. За би 500 мянга хичээл та. Өдрийн 500 мянга. Тий. Оо чи манай хоёрыг зарах гэдэг юм уу? Тий. Өдрийн 500 мянга. Ингэж явахад өдрийн 500 мянга. Хоног нь уу? Хоног гэдэг юм уу? Өдөр Танаад гэдэг юм уу? Хоног гэдэг чинь хоноод өглөө гарна гэсэн үг шүү дээ. Танаа зочин дуудлын өрөө чи баг номерных нь оронд гэрлэгийн зураг миний зураг. Гэрлэтэй өрөө, мөг итэй өрөө. Та 500,000 төлсөн үү? Битэр одоо нөгөө нэг ширээний хүүхэн гэдэг чи битэр ямар одоо тэр шүү дээ. тойрын хүүхэн. Манай буудлыг нүүр царайл болоод байна штэ. Яагаад голоод байгаа хоёр ажиллаа? Тэгвэл ядаж бит хоёрыг нэг орон дотор биш ингээд буудлынхаа хоёр тал ингээд том ингээд билборд самбар гаргаад тавьчих болов уу? Үгүй маркетингийн санаа нэг орон дотор байгаа. Йоо, ядрагатай Тэр бас. юм шүү дээ. Ах та ганцаараа ирсэн юм уу? Гэрлэгийн өрөө тэр шүү. Гэх юм уу чи? Гэ хосоороо л ирээрэй гэсэн үгтэй авахгүй даахаа. Хосоороо өдрийн 500 Энэ мянга. хоёрыг яаж мөнгөний өгөх гэж байгаа юм чи? Йоо, маркетингийн санаа Хосороо ирээрээ. Энэ хоёр чи чамаас амар өндөр цалин их шүү дээ. Буудалд хосороо л очих штэ. Буудалд ганцаараа ямар юм яаж очих юм? Гаж донтол ганцаараа буудал авах бах. Йоо. Юу гэсэн үг юм? Гол нь хосоороо 500 дээр үд чи ирдгий байгаа үстэй. Мөнх батыг авах юм байна гэдэг. Харин тэгээ энэ нөхөр чинь хосороо буудал хийгээд. Наад чи ойлгохгүй байгаа Би даа. ойлгоцоо. Хосоороо 500 мянга гэдгийнхээ зүгээр нүүр зургийнхаа сурчлагынх нь хоёр нүүр царай энэ хоёр ахгүй юу да. Тэгэл болоо. За чи 500 мянга болгодог нь одоо нөгөө өдрийн турш ирээд байгаануудыг зайлуулах гэдэг шүү дээ тий. За. Угасаал юу н бити Хосороо ирүүлээ. 500 мянга, ганцаараа бол 250 мянга. Йоо, болно. Тэгээ дондор нэгээд ингээд хаачлаад ингээд хаашаа ганцаараа бол 250. Ачаа гой санаа. За. Тэгвэл ингээм хэрэг би номогийн тим маркетингта буудалд орох юм бол шүү дээ тий. Эхлээд би төрүүлж ороод өрөөгөө авчин 250 мянгаар заяа. Тэгсэн чи адилхан л 500. Тэгэхээр дараагийнх нь орж ирсэн 250. Тийм байна. Адилхан 500 юм Чи байна. даг цонхоорлоогүй. Чи эхлээд ороод өрөөгөө 250,000-аар авчих шүү дээ. Тэнгүүд чинь би өнчин дээр байгаа ингээд хэлэнгүүд мөнгөд ороод ирнэ шүү дээ. Юу юм уу? Танаа одоо чиний маркетингийн санаа чинь ийм юм байна те. Өрөөгөөрөө биш хүнээрээ тооцоогоо хийх юм байна тийм үү? За байж ба тэр чи саяхан гараад ирсэн санал байхгүй юу? Муугийн санаа. Зүгээр хідүүлээ баг хараа. Тавтай юм бэ энэ чи. Номын хараа юу ч бодог бидний хэлсэн санааг байж болчихэд. Тэгээд усаад байхгүй. Магас хэрэглэх орхоос эссэн юм боллоо. Энэ үд ямар санаа эдгээр хэлүүлээ. Тий зөв хэрэг гэж ачаач. Наад чи бараг 16 Ховоос зүгээр тийм ээ байж болчихё 250. Хасаар юм хийдий давцаа. Бүр нэг дээрлгүүлээд эфирээс гараад өдөржөнгөө нус нулимстайгаа холдоо сууж байхдаа таарсан штэ өстө нэрээ. Үйлч шүү тэгээд ах юм бол. Наад чи нэштэй үнэхээр бүр X-тэй бодлох шиг юм болчихлоо. Харин штэ. Ер нь бол миний анхны санаа хойсоороо 500 мянгад хүрэх гэсэн өрөө байсан байхгүй юу? За. Тий, тэгэл болоо. Тэгээд- Тэгээд чинь эндээс чин санаа гарч ихэн дэмжигдээд баталцж байгаа байхгүй сая. Тэгээд гэрлээ ганцаархны орохлоор 250,000. Дахиад батлын зүг байна. Батлын зүг байна. Одоо дахиад нэг юм зүг тийшээ. Одоо өчигдөр дээр үрж ирлээ мөх батыг авъя гэвэл 500 юм байна тийм үү? Зүг байна батлаа. Аяа. За. Тийм баг нь байна шүү дээ. Улаанбаатар хотод 17 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Номин Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаар хамтран ажиллаж байна. Дахиад бас номын нөө.
дахиад л номин. Сайн номын ярьжсэн тий. За эднийхийг сонгоход гол одоо гэдгийг давуу тал нь нэгдүгээр зээлийн хүү яг одоо зах зээл дээр байгаа хамгийн бага хүүг санал болгож байгаа. Тэгээд мэдээж уянхат нөхцөлтэй байгаа гэсэн. За. Өнөөдөр авч байгаа мөнгөнийхөө үнийг бид ирээдүйд буцаан төлөхтэй хөв болгон төлдөг. Тиймээс өнөөдрийн мөнгө маргаашийн мөнгнөөс илүү үнэтэй цэнтэй байлгахад хамгийн бага хүү танд санал болгох газар бол Номин Unity банкуй санхүүгийн байгууллага. Энэ бол таны хамгийн ухаалаг сонголт байх болно гэсэн байна шүү. Тэгээ эдний нөөний ажиллах цагийн хуваар нь айгүй боломжийн санагдсан. Одоо бид нэр зээл авъя гэд очингууд хаацсан байгаад байдэн штэ тий. Тэгэхээр ажлын өдрүүдэд болохоор өглөө 9-оос 20 цаг хүртэл ажилладаг. Амралтын өдрүүдэд болохоор 11-ээс 20 цаг хүртэл ажилладаг. Тэгэхээр ажиллаад хараад очиж болно. Банкуй санхүүгийн байгууллагын уян хатан байдал гэдэг бол те хангалттай хангалттай байдлын мөнгийг урт хугацаагаар өгөхийг л хэлнэ штэ. Тэгсэн чинь эднийх чинь ингэж байна. 400 сая хүртэл төгрөгийг 30 сарын хугацаатай авах болцоотой. Хэрв та өөрийнхөө үл хөдлөх хөрөнгө юм уу автомашиныг барьцаалсан байгаа бол 400 сая хүртэлх сая төгрөгийг нь 84 сарын хугацаатай авах болцоотой гэж. 84 сар ч одоо хэд юм бэ? Замаа. 84 сар чинь 7 жил. 7 жил шүү дээ, тийм. Тэгээ сүүлдээ бүрийн чинь 3 тэрбум хүртэл төгрөг бизнесийн зээл хүртэл авч болно гэж байгаа юм. Зөө. Гол нь нөгөө нэг эргэлтийн хөрөнгө одоо ямар нэгэн мөнгө олох гээд тэгэнгүүт эргэлтийн хөрөнгө байхгүй бол Номин Unity бол хамгийн зөв сонголт байгаа дээ штэ. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Номин Unity гээд салгахгүйгээр латинаар бичээд Facebook пост руу орж болно. За мөн 7799 1000 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 7799 10 TikTok гэсэн үг шүү дээ. За мөн түрүү нөгөө номоо 9-оос 20 цаг хүртэл ажиллана гэсэн шүү дээ. За хаана вэ гэхлээр одоо улсын хөтөлбөрийн дүрийн давхарт байгаа. За хаул дүрэгт Номин United хөтөлбөрийн 2 давхарт байгаа. 3 дүргээр хороолол Номин хөтөлбөрийн дүрийн давхарт байгаа. Сонгон нархан дүрэг 32 дугаар хороо авт худлааны салбарын B103 тоотод бас байгаа юм шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны санхүүгийн ухаалаг сонголт Номин Unity банкуй санхүүгийн байгууллага хамтран аярлаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв зочид буудлын ЗБ гэдэг зүйл ярилцаж байгаа. За анжгаараа асуулт очсон. За хүн эрх нь бага болсон ч асуудлыг та амжилтаа одоо ингээд зохицуулсан тийм үү? За ингээд эзэн бүр ингээд цогтуудаа баярлаа, сүүдий майди. Бүр таныг л одоо анханасаа ухаантай хүн гэж мэдчихсэн зайчин гэжсэн аа. За би чамд л одоо энэ буудлаа үе залгамжлуулна гэдэг үл яах вэ? Одоо тэгэлгүй явах уу? Энээс илүү сайн сонголт гэж одоо ерөөсөө байхгүй л гэж. Би гэсэндээ хүн бүлээхний сайхан юм хөрөнгө өгийгээд ах чаахгүй. Тэгээ одоо захирал минь энэ дээр гарын хэсгээ зураад та энэ чи би бичлэг хийнэ хажуугаар нь гэл ингэхгүй л бол энэ чи согтуудаа ялчид маргааш нь гээд юу солиороод байгаа гэвэл гайштай. Би угаасаа бичвэн баримтанд харж байгаа дахиад дээшээгээ ингэж давхарлах боломжтой юм. Тэр чинь бас дахиад тусгай зөвшөөрлөөр байж байгаа байхгүй. Тэгэл өв залгамжлалыг нь аваад буудлын нураагаал бүр өөр гоё юм барьчихна. Хөөе, өв залгамжлахын зөвшөөрлийг авчлаа гэхэд тэр зочид буудал өртөө байвал яах юм? Чи төлнө шүү дээ. Төлнө шүү дээ. Тийм болохоор би ихлээр судалнаа. Юу шууд гар үсэг зурхгүй. Би бол зүгээр шууд авангуудаа метрогийн доотлынх нь хонглын нисэлцсэн дараагийн тамийн газар зараад авсан мөнгөөрөө та өөр нэг газар дахиад буудал байна. Би бол шууд аваад нөгөө тийш баруун тийш нь 22-ыг дэвчээрээд метро авчихна. Отыг аль бүсээс хагас орж ий. Аль бүсээс манай буудлын руу газар доогоорой. Улаанбаатар хотын анхны метро стейшн гэсэн манай буудал. Мэдээж гисэн тэрээр гарч ирдэг те. Йоо. За инкимент те. За тэгвэл дараагийн асуулт руу орлоо шүү. За бүгдээрээ авах юм байна. За дараагийнх нь над дээр ирж байгаа те. За манай зочид буудлын эзний биеийн муудаад гадаад яваад сураггүй тагчиг боллоо. Хэдэн хуульчээрээ таныг үг залгамжлагч бол зочид буудлын эзэн болсон гэж хэллээ. Одоо гол нь хүмүүс ирэхээ болсон. Яаж хүмүүс буцаж татах юм? Ямар лайтай юм бэ? Одоо энэ ч одоо ямар зочид буудлын эзэн маань бид нарыг чадаад байгаа юм шүү. Яаж багсуу болуулчаад тэгээд ихгүй. Дөрөв зүгрүүл метрог авах байх. Одоо хойшоо туслангийн бүс рүү шууд яах? Одоо гол нь эзэн өөрөө алга болсон заяа. Тэр чинь мөнгөний их усүрийн хин өөх юм. Одоо тэгээд би бол одоо дахиад нэг 3 хүний хил тасна да. Одоо өөр аргагүй. Юу яа Төв аймаг руу ухаад хойшоогоо юуны туслангийн бүс рүү. наа чин зүв байна. Дөрөв тийшээгээ газар доогоор метрото болъё, хурж ирдэг болъё. Тэгээд дээрэс нь одоо бүгдээрээ эн чин миний юм болцсон учраас
газраа тэгээ объект барьцаалж агаад эргүүлээ зээл аваад нураагаад бүр гой том зочид буудал ярил да манайхаа. Энэ анхнаас жижигхэн бодол байсан юм уу? Энэ харин нэг угаасаа бидний ярьж байгаа нэг жоохон мяадуул буудал болсон. Тэглээ гэхүүл тийм байсан шүү. 20,000 бодолж жижиг юм. За миний 20,000-ийн өдрийн 20,000-ийн буудал руу та нар улаан оронгоос харинчиг бүтээн байгуул хийж метро ухсан шүү. Тэглээгийн буудал хамгийн тий. Ерөөсөө ингээд хоёр өрөөтэй үндсэндээ зүгээр метро л урт байсан шүү дээ. Хоёр өрөөтэй ч гэж. Хоёрдод гом мам Өдрийн авах 40,000. Хоёрдод гомгоо чанж Хамгийн гол тэр улаан оронгоос нааши ирэх гэж тэрэндээ хамаг хөрөнгө оруулалтаа зогсоолсон л та. Тэр нөхөө ухсаар байгаа л таарсан. тийм ээ тийм. Тэрнгээр нь бас хүн явгачгүйгээд ирж болох юм байлээ шүү. 20,000 төгрөг. Юу нээр үлчээ. Дүн хөлс болсон. Улаан оронгоос гүйгээд өрөөд ирсэн. Маач өдөржингөө. Хүү энэ акцийн эренцэнд бол тэр үргэлтэн дээр нөгөө үргэлт хийх гэдсэн шүү дээ. Одоо нөгөө тэн дээр амар гой санаа өгсөн шүү дээ. Анжгаахын шалтан зургийг хаяган дээрээ тавиал үргэн шүү дээ. 20,000 төгрөгөө ингээл нэг хөлс болцсонтэй өдөржин байшгүй гэж. Йоо. Гүйгээд өрөөд ирж байгаа шүү гэж. Аргагүй шүү дээ. Цэргийн сургуулийн байгаа юм чи daаш гүйцэлгүй байгаа. Нэр тэгвэл баг ингээд дөрөв тишээ ингээд юу ухаад 22-ын төвчөөрөө ороод эндээс буудлын руу гарч ирдэг бол баг бүх улс төрчөр шавах бах тий. Улс төрчнөрөө шавн тэгээд Харин тийм болохоор манайхаа буудлаа томсгоё л доо. Гадаалтаа бол зүгээр л 20,000 буудал. Дотоорчлаа зүгээр ингээд тий бүх улс төрчөр шавна шүү дээ. Тэгээд хардаа хамгийн гол нь дотор талынх нь үйлчлэгээ амар VIP байхгүй. Өдрийн 20,000-ын төлөөд орж ирж байгаа юм шиг боловч дотроос авах үйлчлэгээндээ бид нэр цангалтаа мөнгө их хэрэгтэй байхгүй. одоо чи ундаага хитл 100,000-аар зарах юм Саун байна, бильярд байна, массаж байна, тий? Бүх юм байна. бүх юм байна. Хоол байна. Караоке гэхэд ч одоо жишээл эрэгтэй дуучин авах уу, эмэгтэй дуучин авах уу? Эмэгтэй дуучин авыг бол гэрлээ очиод, эрэгтэй дуучин авыг бол мөөгээ очиод. Тийм шүү дээ. Массажист эрэгтэй эмэгтэй аль нь авах вэ? Эмэгтэй гэвэл намайг авах, эмэгтэй гэвэл анжгаа авлаа. бид нар шууд хэл ороод яриад. Улаан массажийг садаар уулчих. Галчиж өгөө. Та баг ингээ бүчээд авах юм шүү. Галчиж өгөө. Яа зүгээр цаг үйлчлэгээ тэгс зүгээр удаа 100,000. Ямар аа. Зүгээр удаа 100,000 тах гэж байна. Үгүй би ундаага 100,000 зараад Тэр уус сажистийн чи мөнгөийг тэгж гаргаад ирэх л та. шүү дээ. Наад ундаа гэж чамтай хамтаа авъя гэвэл 100,000 гэж. Хэрвээ ийм дөрүүдийн шиг ийм метротой газар байгуулчих юм бол гişүүчлийн карттай болно шүү дээ. Тийм шүү дээ. Membership карттай байж ээж тэр багцандаа жилдээ тэр хүн хэдэн төгрөг өгөө тэгээд тэр үйлчилгээ юу авах хэвтэй тэрийг зааж өгөх хэрэгтэй. Удирдалтаа нэг 10 сая төгрөг заавал хийж идэг. Тэгжээж удирдалтаа хязгаарч ирсэн юу ч хэрэгэлсэн үнгөө. Ааха. Тийм л болгоо шүү дээ. За тэгэл та тэгээ батлая. За өөч чи баталдаг дараа тавьчихээ. Баг зүгээр буудлаас илүү баг Улаанбаатарыг атгахгүй тий. Метроо яваа. Бууд явах вэ? Йоо. За манай найдвартай хөгжлөлт 126 бол байж байгаа. За тэр 126-аас л нэмэх хэрэгтэй байна одоо. За Хатуу манайхаа хамаасан саданг явна штэ. санал асуулгын Чи ерөөс энэ бизнесийг ахтуу хамаатан садандаа байдгаа авгаа их нөхөртөө чилж болохгүй шүү дээ. хол байлгасан л дээр шүү. Чи Хатуундраа буудалд оруулах яах. чин зүгээр аваач үнгүй юм мэдүүлэх гээд байгаа юм шүү. Гэхдээ яг хөө ингэж юм салхитынхын ирээд ингэж буудалд байж болно л да. Тэр шиг Та хатаа нар чи өөрөө хүнээ нэмээр ингэдсэн биз дээ. юу яриад байгаа бэ? Хүүнээ нэмэх заавал ахтуундраа оруулах яг яах гэж. Ер нь бизнес чи ойрын хамаатнуудаас эхэлдэг гэж байгаа шүү. Уг нь бол ойрын хамаатнууд амар дэмждэг гэсэн байхгүй юу? Йоо. Би Дийл тийм авдаг сонссон ёстой. юм аа. Хатуу модон садна хол байлгана. Ёстой. Хоолой гэд ёстой харьцахгүй байсан баг дээш шүү 80 цэцэг минь. Юу гэв зүгээр. За би биэндээ өгдөг санд асуулга эхэллээ. За хин нь хамгийн сайн эзэн сэтгэлгээтэй байм? Нэгд нь Анжгаа, хоёрд нь Мөги, гуравд нь Номин, дөрөвд нь Гэрлэн. За хин түхээ. Би юу? Бизнес сэтгэлгээтэй. За би өөртөө өглөө. За Мөгээ. Өөртөө өглөө. Чи Чи юу? юу? Тий. За та хоёрын зургаар гангарч байгаа юм чи. Өөртөө өгч. За явах. Метро ярьсан юм байна. Би анжгаахт өгье төө. Би гэрчээ. Метрогийн чи санааг гэлээж гаргасан Үгүй ш. анжгаах ярьж эхэлсэн шүү дээ.
Хүү зүгээр агаараа эн чинь миний санаа. Гэрлээч санаа. Гараж чи болохоор зүгээр гараж Чи ярьсан тэд баггүй. бол гараж ярьсан. Би За, удаан яах вэ? харангаас Тий. болгосон. Чи болохоор зүгээр нэг гараж. Тий. Би өстөө нэр намын эндээс бүтээн байгуулалт гэдэг ганц удаа амьдралтаа ангуудаа би өөртөө өгж үзлээ, өөртөө өгнө. За тэг. Би чамд өгсөн. Окей. Тий, За. би чамд өгсөн. За. Өгсөн байх гэдэг. За. Санаа. За, манай лайв яг одоо 749 хүн үзэж байна. За, санал асуулганд 494 хүн оролцсон. Сайн байна, болж байна. За, хэн нь хамгийн эзэн сэтгэлгээд вэ? Нэгд нь анжгаа дээр анжгаад мөөгийн өгсөн те 72 хүн буюу 18%. За, мөөгийн дээр хэн санал өгөөгүй те? Мөөгийн хэн санал өгөөгүй? Өгөөгүй. За, мөөгийн дээр 89 хүн буюу 23%. Боо философч. За, номин өөртөө өгөөд 58 хүн буюу 14%. За, гэрлээ дээр яасан бахна. 2 хүний санал нэмэгдээд 279 хүн буюу 45% санал авчээ. Ийхүү 279 хүнд баярлаа. Энд ч болохгүй л байсан л та. Ер нь болохгүй баг байсан. тий хотын дарга асуудал шийдсэн шүү дээ. Тийм шүү дээ тэр чинь. Баг Улаанбаатар ч гол мөрөөдлөг шийдчихэр ч тоо. Миний хэд хэлээ? Дүүжин тээвэр чинь баригдаад эхэлсэн гэсэн. Тэрний тэгж яхад нь манус доогуур наа л язар Мотрогийн шийдсэн. Чиний хуу хүнийхээ тоон уу? Тий. 57. 57 тий. За баярлалаа хэлээч. Баярлаа. Тэр 57 өнзгөл номгийн ах トゥ нар байгаа. Агдуудаа дибэгээд орчихгоо. Салхитаас бас сайн Тий, үдчих шүү. харин буудлын орчихсон. Тэгээ ах トゥ Салхитын 57. Баярлаа. ах トゥ нар байгаа. Нутаагүй шүү. Чи нэрээ Бизнесийг бол алж байгаа. Үнэхээр ах トゥ нараа Ер нь гусаа. бол та нар айрын хүмүүсийг ойкс гэж нэрлэдэг байхгүй юу? Ойксуудаараа ингэж бизнес босдог гэж байгаа шүү. чи бол одоо шүү дээ дараагийн сонгуулиар юу яавал салхитад үзвэл чи бол найдвартай гарна шүү. Нэрээ тийштэй номцгээ. Чам шиг нэр хүндтэй хүн тэнд байхгүй. Йоо, Тэгээ, өшөө бас гол хэрвээ гэж тэгвэл тэгээд зүгээр тэр төрийг бол намын жиг давбууруулна. Ах トゥ нараа дуудаж авах. Тэгэл нөхрийгөө туслах болгоод тэгэл ингээл хадам ээж нь бас нэг нарийн бичгээ байгаа. Сумын захиргаа тэр чигээрээ хамаад дуу. Тийм бүгд тэр хамаатай болсон. Амар хүн сайтай хүмүүс байгаа. Хүн ирэхэд одоо нэг сайхан штэ. Аа тийм шүү дээ. Тэр үнэхээр одоо явахгүй. Зүгээр салхитын биш мараа номингийнхэн гэвчүүлдэг. Нөгөө харамж байгаа гэдэгтэй адилхан. Салхит өртөө ребрендинг гэсэн чинь номингийнх. За. Салхит брэнд байхгүй болсон. Ном брэнд болсон. Сайн үрээд 2025 оны 3 дугаар сарын 12-ны 5 гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцаагаас уриатагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялахад алс хязгааргүй 70 жилийн түүхт жуулчин компани аялын хөтөлбөрүүдээрээ за мөн Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатагаар хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3